Дэлхийн монголчууд эмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулаас асаж байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Заяа, хөтлөгч Цэцэг, найруулагч Од Эрдэнэр нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд Заяа. Өдрийн мэнд Цэцэг. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрөөс өглөө бүрх сүрэтгаар ГАТ Про нэмэх ашигтай бахтаар хамтран ажиллана. За мөн Mobicom-ийн дараа төлбөрт шинэ багцууд Wooty боллоо сүрэтгаар Mobicom хамтран ажиллана. За нөгөө тал нэвтрүүлгийн 7 хоног бүрийн мягмар гарагийн эрдэмтдийг танилцуулъя болон эхэлж байна. Өнөөдөр бид албан ёсны боловсралгүй ядуу гэр бүлээс гаралтай байсан ч дэлхийд анхны том бүлэг гөрүүлийн чулуужсан олдуруудыг нээснээрээ алдартай Английн палеонтологч, чулуужсан олдур судлаач эмэгтэй Мэри Энингийг танилцуулнаа. За тэгэхээр Мэри Энингийн хувьд бол шинжлэх ухаанд ороосон хувь нэмрийг нь түүнийг амьд ахуй цагт нь бол ерөөсөө ингээд хүмүүс хүлээмжшөөрөөгүй үл томсорлж исэн гэсэн үг. Тэгээд бүр зарим талаараа санаатаагаар хүлээмжшөөрөөгүй ийм цаг үед амьдарч исэн харамсалтай түүхтэй эмэгтэй л дээ. За тэгээд ер нь энэ хүнийг яагаад тухайд хүлээмжшөөрөөгүй үл томсорлоод исэн. За бүр зарим тохиолдолд ингээд нөгөө санаатаагаар хүлээмжшөөрдөг үйл явдал ийм үйл явдал болоод исэн гэхээр хит хитэн шалтгаантай гэж үздэг юм байна л да. За нэгдүгээрх нь яагаад энэ эмэгтэйг үл томсорлоод исэн гэхээр 19-р зууны их үед шинжлэх ухаан гэдэг ойлголт энэ салбар бол ерөөсө тэр чигтээ эрчүүдийн ертөнцөөсөнтэй холбоотой. За тэгэхээр юу хэлэх гээд гэхээр ер нь бол 19-р зуунд эмэгтэйчүүдийг их сургуулийн боловсрол эзэмшгийг нь хориглодог байсан. Шинжлэх ухааны байгууллагад ажиллахыг нь мөн хориглодог байсан. За одоо жишээ энэ дэр жишээ дуртай ярих юм л гэж байгаа. Английн геологийн нийгэмлэгт эсвэлгүй гэх мэтчлэн ийм амир харахгүй цаг уялаа шүү дээ тий. За арай гэж ислээ сурлаа гэхэд өөрсдийн нэр дээр судалгаагаа нийтлүүлэх ерөөсө боломж байхгүй эмэгтэйчүүдэд ийм амир хэцүү цаг байсан. Тэгэхээр энэний хамгийн тод жишээ бид нар одоо ямар хүнээр аягүй сайн мэддгүү гэхээр Мэри Кюригээр аягүй сайн мэддэг шүү дээ тийм ээ. Суралцах боломжгүй энэ хүн чи өөрөө нэг эмэгтэй тэгээд суралцах боломж байхгүй учраас ихчтэйг нийлж нууцаар сурч ирсэн тийм үү. За тэгээ арай гэж нэгэн сураад эрдэм шинжилгээний ажлаа зов чигээ тэгээ Нобель авах гэсэн чинь Нобель бас өгөхгүй байгаад байдаг. Тэгээд харин түүний амьдрал нэг аягүй айтайхан үйл явдал байсан. Аягүй сайн үнтэй гэрсэн Пьер Кюри гэж нэг гайхалтай үнтэй гэрсэн. Тэгээд Мэри Кюрид Пьер Кюри байсан учраас энэ хүн Нобель авсан. Өөрөөр хэлэх юм бол нөхөрт нь Нобелийн шагналд ангаар нөхөх гээдсэн чинь Мэри байхгүй бол би надад Нобелийн шагналыг авахгүй штэ гэж хэлжиж Мэри Нобелийн шагнал авч ирсэн юм гайхалтай эмэгтэй штэ тий. Тэгэхээр ер нь бол одоо өнөөдрийн танилцуулаад байгаа манай Мэри Энингийн хувьд бол тийм нөгөө амьдралд нь хараахан тийм одоо Пьер Кюри шиг юм сайн хүмүүс гарч ирээгүй харамсалтай түүхтэй гэж хэлж болно л та тийм ээ. Ер нь бол тухайн үед бодит байдал дээр юм Пьер Кюри шиг ирчүүд айгүй цөөхөн боёо өдрийн од шиг байсан. Ийм цаг байсан. За тэгээд ер нь бол манай өнөөдрийн ярих гэж байгаа Баатар Мэри Энинг эдгээр бүх хаалттай системийг дайрч ороод тэгээд авьяасаараа тойрч гарч ирсэн эмэгтэй хэдий ч гэсэндээ ер нь бол ингээд нөгөө нэг юм нийгмийн байр байдлаас болоод айгүйх тийм тухайн үедээ хүртэж болох авч болох нэр алдраас ингээд тойроод өнгөрцөн түнд нь хангалттай хэмжээний нэр алдраа ерөөсө оногдоогүй харамсалтай түүхтэй. За тэгээд түүний эргэн тойронд нэг ч болтгой Пьер Кюри шиг юм хүн байгаагүй гэж хэлж болно л доо. За тэгээд ингэсэн байлээ. За ер нь бол нэгдүгээрх нь бол эмэгтэйчүүдийг ингээд үл томсорлоод идэг шалтгаан заяа. За хоёрдугаарх нь болохоор яагаад ингээд Мэриг хүлээн байсан гэхээр Мэри ажилчаа ангийн эмэгтэй байсан. За энэ юу гэсэн үг юм гэхээр ядуу мужааны охин байсан юм байлээ. Тэгээд албан ёсны боловсруулгүй буюу энэ эмэгтэй өөрөө хичээж ийж зорж ийж ерөөсө түүний олж авсан мэдлэг нь бол ямар нэгэн сургуулиас олж аваагүй зөвхөн өөрийгөө суралцуулсан буюу өөрөө л бие даа сурсан ийм хүн юм билээ. Тэгээд тухайн үед нөгөө нэг чулуудсан яс зарж амьдралаа залгуулдаг ийм худалдаачин гэдэг ийм англиэд тооцогддог байсан. Өөрөөр хэлэх юм бол бид нар одоо энэ хүнийг эргэж харахтаа энэ хүн бол палеонтологийн эцэг гэхээр ийм хүн байна гэж хараад байгаа шүү дээ. Гэхдээ тухайн үеийн хүмүүс юу гэж хардаг байсан бэ гэхээр Мэриг бол ерөөсөө л энэ нэг яс зардаг худалдаачин штэ л гэж боддог байсан байгаа. За тэгэхээр ийм хандлагаас болоод Мэри маань дээд ангийн их сургууль төгссөн эрдэмтдээ адилхан ангилалд орох боломжгүй байсан гэж хэлж болно л да. Тэгээ шинжлэх ухааны нэр хүнд тухайн үед одоо нөгөө гарал угсаа нийгмийн байр сууриар хэмжигддэг байсан шүү дээ. Язгууртан гаралтай бол энэ сайн жоохон доорд гадралтай болмоо гэх мэтчил энэ аягүй нөлөөсөн. За бас нөгөө талаар юу нөлөөсөн гэхээр нээлтүүдийг нь өөр хүмүүс өөрсдийнхөө нэрээр нийтэлцдэг байсан. За ялангуяа нөгөө нэг эмэгтэй хүн чинь тухайн үед ийм одоо суралцах хэрэггүй байсан учраас том ийм эрэгтэй эрдэмтэд нэр дээр нь түүний бүтээлийг хулгайлаад ингээд нэр дээр нь зохиол бүтээлээ гаргаж байгаа юм тохиол бас байсан. За тэгээд гих мэтчлэн маш олон шалтгаануудын улмаас ер нь бол түүнийг одоо хүртэх ёстой алдар нэрээ хүртээгүй айгүй хэцүү амьдралаар одоо амьдэрсэн. Өөрөөр хэлэх юм бол бүхэл бүтэн
одоо ухамсарт амьдралаа шинжлэх ухаан зориулсан бүртлэнгөөсөө түүнийхээ одоо үр шимийг хүртэж чадаагүй ийм эмэгтэй л гэж хэлж болно. Тэгээд эмэгтэй байсан нөлөөс юм байна. Ажилчин ангийн хүн байсан айгүй бас нөлөөтэй байсан юм байна. Боловсралгүй ядуу амьдралтай гэсэн шалтгаануудын улмаас ер нь бол шудраг бос үйл томсролтод өртсөн гэж байгаа. За харин өнөөдрийн хувьд бол нөгөө палеонтологийн суурийг тавьсан анхны эмэгтэй эрдэмтэн гэж хүлээн зөвшөөрдөг болсон түүний. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр нэгдүгээрт түүх хэрэгжин гэсэн үг. За хоёрдугаарт ер нь шудраг ясны сэргэн мандалтын нэг жишээ бол Мэри Энингийн түүх юм байна. За өнөөдөр та бүхэнд палеонтологийн эмэг их гэх юм уу? Их гэх юм уу? Мэри Энингийн тухай ярьж өгч байгаа болохоор ер нь палеонтологийн шинжлэх ухааны талаар бас жоохон ойлголттой болоод авъя гэж бодож байна. Маш сонирхолтой шинжлэх ухаан. За тэгээд палеонтолог бол эртний амьтан ургамлын үлдэгдлийн судалгаан дээр тулгуурлан дэлхий дээр оршин байсан эртний амьдрал, түүний төрлүүдийг судалдаг биолог ба геологийн шинжлэх ухааны уулзвар дээр оршдог салбар шинжлэх ухаан. Энгийнээр хэлбэл ер нь сая жилийн өмнө амьдарч байсан амьтан ургамал хэрхэн амьдарч байсныг чулуучсан яс болон үлдэгдэл мөр зэргийг судалж мэддэг юм ухаан. Грекээр палео гэдэг нь ер нь бол эртний гэсэн үг. Лог гэдэг нь судлал. Тэгэхээр ер нь эртний амьдралыг судлах, эртний судлал гэсэн утгатай шинжлэх ухаан юм байна. За палеонтолог бол зөвхөн газар ухаж ясаадаг ухаан биш ээ. Энэ шинжлэх ухаан түүхэн нууцуудыг тайлж өгдөг. Жишээлбэл дэлхий дээр ямар амьтад амьдарч ийсэн, хизээ яаж устж өгөө болсон, ховсол яаж өрнөсөн, өнөөгийн амьтад яаж хөгжиж ирсэн, цаг уурчийн өөрчлөлт, галтуул, солир зэрэг дэлхийг яаж өөрчилсөн бэ гэх мэт маш олон асуултын хариултыг бол палеонтолог бидэнд хэлж өгдөг. За манай Монгол улс бол дэлхийн палеонтологт бол маш чухал газар нутгаа. Яг үнэ. За яагаад тэгэхээр дэлхийн хамгийн олон үлэг гөрүүлийн чулуучсан яс болсон бүс нутаг бол манай Монголын говь тийм ээ. Тэгээ бас чулуучсан өндөг олдож исэн. Тэгээ Өмнө Говь аймгийн Булган сумын нутаг Баянзагаас 1920 онд Рой Чапман эндрүүс анхны үлэг гөрүүлийн өндгийг олсноор энэ амьтан ч одоо өндөглж үрждэг гэдгийг анх мэдчихсэн. Тэрнээс өмнө бол зулцэг гардагдаг гэж бодож байсан тийм. Рой Чапманы хувьд бол бараг 5 ийм экспедиц явуулсан мэт юм билээ шүү дээ. Тэгээ нэлээ олон. Тэгээд яг энэ дундаа 3 дахь дээр нөлөө 4 дахь дээр нь яг ингэж нөгөө юугаа олсон мэт юм билээ. Анхны үлэг гөрүүлийн өндгийг яг Рой Чапман эндрүүсийн аяллыг яг тусдан судлал бас маш сонирхолтой нэг нэвтрүүлэг болохоор маш гоё тийм билээ бас. За тарих судасны бүтц хүртэл хадгалагдуулсан тийм чулуучсан яс хүртэл манай говьос олдсон байдаг. Тийм үү. За манай Монголын эрдэмтэн Эрдэнэбаатар Барсвал зэрэг мундаг судлаачд бол дэлхийн палеонтологийн салбарт нэр хүндтэй тийм том судлаачд байдаг юм байна. Барсвал судлаачид бол Бямбын Эренчингой хүү штэ тийм ээ. Тийм тэгж явдаг тий. Тэгээд үнэхээр гайхалтай юу юм бэлээ. Би нөгөө дэлхийд өнөөдрөөрөө Барсвалгын тухай ярьжсэн л да. Тэгээд ер нь бол дэлхийд эхний 10-д тооцогддог юм палеонтологчийн нэг нь бол яалтчгүй Альбиосоор Барсвалгай бол муу юм бэлээ. Хүний ген гэдэг шалгуур ба шүү дээ. Эренчингой удам гэдэг ч бас өөр байна. За палеонтологийн судалгаагаар ер нь дэлхий дээр 3.8 тэрбум жилийн өмнө анхны амьд биет бий болжээ гэдгийг тогтоосон. Янз бүрийн чулуучсан үлдэгдэлд үндэслээд эртний байгаль цагуур, орчны өөрчлөлт, амьтдын хувьсал, устал, мөхөл, дэлхийн геотактицын түүх зэргийг сэргээ мэдж болтгоо. Францын эрдэмтэн Жан Леопольд Кёве бол яг палеонтологийг шинжлэх ухааны салбар болгож үндэслсэн гэж тооцогддог. Ягаад тэгэхээр 18 дугаар зуунд ер нь зарим эрдэмтэд чулуучсан яс жинхэнэ байсан амьтны хүлтгэл гэж ер нь итгэдэг байсан. Энд чинь зүгээр газрыг хөрсөнд автоматар үүссэн байгалийн тогтцол юм биш үү? Эсвэл зүгээр бурхны зүгээр төсөөлөл юм биш үү? Библийн нөгөө Ноагийн үергээд ном гэдэг чинь тэр үерээс үлдсэн амьтны хүлтгэл юм уу ч гэдэг юм уу? Өөрөөр үздэг байсан. Харин Кови бол анх удаа чулуучсан яснуудыг тодорхой анатомийн аргаар судлаад эдгээр яснууд нь өнөө цагийн амьтдаас тис өөр устж үгүй болсон амьтдын яс мөн гэдгийг бүр яг нотолсон. Ингээд тухайн үеийн шашны болон шинжлэх ухааны ойлголтуудад огцом өөрчлөлт авчираад палеонтологийн шинэ хөгжлийн үе шат ер нь 1859 онд Чарльз Дарвины хувьслын онол гарч ирснээр эхлээд байгалийн шинжлэх ухааны цаашдын хөгжилд бол шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдэг юм байна. Тэглгүй яах вэ. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрөөс өглөө бүр гэсэн уриатаагаар GATPro нэмэх ашигтай бактери хамтран ажиллаж байна. GATPro ашигтай бактерийг өнөөдрөөс өглөө бүр хэрэглэснээр дархлаа, гидсний эрүүл мэнд, арьс маань бол улам өнгөлөг болно. За бүх насныханд зориулсан дархлаагаа дэмжих хүсэлтэй, хотод гидсний асуудалтай, өтгөн хатдаг, гидсэн амархан хямарч гүйлгдэг, өсвөр насны батгшилт, антибиотик хэрэглэх үед бол гардаг асуудлууд дээр бол GATPro хэрэглэхэд маш таатай байдаг тийм ээ. Бидний ер нь сэтгэл санааны байдал энэ гидсэнд байгаа ашигтай бактери тооноос
шууд хамааралтай гэдгийг одоо манайхан аягүй сайн мэддэг болсон юм л Сүүлийн үед бол маш олон судалгаанууд хийж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд ер нь гидсэнд байгаа тэр ашигтай бактерийн тоо өндөр байх тусмаа яадаг гэхээр за бидний сэтгэл санааны байдлыг буюу тий аз жаргалтай байх уу эсвэл гунигтай байх уу гэдгийг гидсэнд ашигтай бактерийн тоо шийддэг юм байна. За энэс гадна бидний дархлааны асуудлыг шийдэж байдаг. Өөрөөр хэлэх юм бол бид нар ингээд өвдөөд антибиотик хэрэглэхээр бидний гидсэнд байгаа сайн муу бүх бактериуд устддаг штеп. Тэгэхээр за муу нь устж байгаа нь бол сайн. Гэхдээ сайн нь устдаад байгаа нь муу ахгүй эсэргээрээ тий. Гэтэл бид нэр тэр сайн устгацсан бактериудаа яаж эргүүлж олж авах вэ гэхээр нэмэлтээр бид нар ийм GATPRO 10 нэмэх ашигтай бактерийг хэрэглэхий. За энэ GATPRO 10 нэмэх ашигтай бактерийн тухайд юураа давуу талтай гэхээр өмнө нь нэг ийм одоо өдөрт хэрэглэх ийм хэмжээндээ буюу одоо тундаа 10 тэрбум ашигтай бактерийг агуулдаг байсан бол одоо 10 нэмэгдээд байгаа шүү дээ. Нэмэгдээд 24 тэрбум ашигтай бактери болсон. Тэгэхээр ийм олуула бидний гидсэнд очиж үр дүнгээ өгөх нэ. За тэгээд GATPRO-гийн хувьд бол бусад ашигтай бактериудаас юугаараа давуу талтай гэхээр 4 давхар бүрхүүлтэй гэдэг нь бол хамгийн том давуу талтай. Амьд бактериуд агаар задарч өгөхгүй нэгдүгээр хамгаалтна. За хоёрдугаарх нь амны шүүлсэнд задрахгүй. Амны шүүлсэнд ч маш олон ферментүүд агуулгадж байгаа шүү дээ. Тэнд тодорхой хэмжээнд задарт юм байна л та. Тэгвэл ийм задрал байхгүй. За гуравдугаарх нь хотоодны хүчилж ерөөсөө задрахгүй. Бидний хоол идэнгүүт тэр эцсийн хоолыг хотоодны хүчилж баг зэргийн нэг ийм химус маягийн буюу юм нэг жоохон өтгөн бүтцэнд оруулж өгч байгаа шүү дээ. Тэгээд тэр аюу хүчтэй байдаг учраас зарим юм ашигтай бактериуд тэнд устчихдээ юм байна. Өөрөөр хэлбэл гидсэндээ очиж чадахгүйгээр замтнах байдаг гэсэн үг шүү дээ. За тэгвэл ингэхгүйгээр хотоодны хүчлэлэнд задрахгүй байхаар юм хамгаалтын давхаргатай байдаг. За энэс цаашлаад дөрөвдөг давхарга нь бол сүсний давсан дуусгаас хамгаалсан яг юм гидсний зохиох газар очих юм технологиор бүтээгдсэн дэлхийн юм одоо сүүлийн үеийн хамгийн сайн технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн байгаа. Тэгээд нөгөө сая 2 сард манайхаа ингэ нөгөө юугаар орсон л доо эмчний үзлэгээр байгууллагаар орсон. Тэгсэн чинь ер нь бол эмчийн хэлж байгаагаар хеликобактертэй хүмүүс айгүй цөөхөн байдаг. Ер нь дэлхийн нийт хүн амын нэг 80 орчим хувь нь хеликобактертэй л байдаг гэж яг ихүү байгуу гэдгээс шалтгаалаад манай монголчуудын хувьд ч гэсэн адилхан. Тэгэхээр хеликобактерийн эмчилгээг хэрэгжилж байгаа бол та заавал эмчилгээнд явж байгаа юм ууж байгаа бол заавал ашигтай бактерийг давхар уuna. Яагаад гэхээр хеликобактер эмчилгэж тэр уудаг антибиотик хүчтэй амар хүчтэй антибиотик гэдэг юм бэл. Ерөөсөө ингээд хотод хамгаалах тийм давхар найрлагатай юм хэрэглэхгүй бол хотод нь өвддөг гэдэг ч юм уу тий. За гих мэтчлэн маш олон зүйл GATPRO-г бид нэр ашиглаж болно. Бүх хэмжээ сангуудаар худалдаалж байгаа. Манай нэвтрүүлэгтээ өнөөдрөөс өглөө бүр гэсэн урайдгаар GATPRO нэмэх ашигтай бактери хамтран ажиллаа. Баярлалаа. За цаашаа үргэлжлүүлээ. Өнөөдөр хэдүүлээ Мэри Энинг гэдэг юм гайхалтай эмэгтэй талаар ярьж байгаа. Энэ хүний хувьд болохоор палеонтологийн эцэг гэгдэх энэ эрхэм нэрийг өгнөл авах хэрэгтэй байсан ийм эмэгтэй хүн. Гэхдээ тухайн үед түүнийг хинч хүлээн зөвшөөрөөгүй ингээд үл тоомсорлогдоод үлдсэн. Харин сүүлийн үед нөгөө шинжлэх ухаан хөгжөөд ийм учир жанцантай юм байна гэд харьцангуй шударгаар бид нар эргэж энэ хүний талаар ярьж байна тийм ээ. За одоо хэдүүлээ Мэри Энинг гэдэг хүний намтарт хүүхдийн танилцъя л да. Мэри Энинг 1799 оны 8 дугаар сарын 21-нд Английн Dorset нутгийн гүн хэсэгт одоо Lyme Regis гэдэг юм далайтай хаяад нэлсэн жижигхэн тосгонд төрсөн юм байна. За түүний эцэг их нь уг нь бол 10 хүүхэд төрүүлсэн гэдгийг. Гэхдээ зөвхөн Мэри болон түүний ах Жозеф хоёр л насанд төрсөн гэдэг юм лээ. Тэгээ тухайн үед ч нөгөө анагаах ухаан айгуу сайн хөгжөөгүй байсан. Дээрээс нь халдвар төвчин хүүхдийн дэгдэл маш их байсан цагт тий 10 хүүхдээс 2 насанд хүрнэ гэдэг бол амар тоо. За тэгээ ямар ч байсан манай Мэри маань ахтайгаа ингээ хоёлоо үлдсэн. Тэгээд Мэригийн амьдрал тохиолдсон нэг юм аюу гайхалтай гэж хэлж болмаар нэг үйл явдал байна л да. Энэ нь бол хүмүүсийн анхаарлыг аюуг татчихсан. Тэгээд тухайн үед Мэри хүмүүс бүр юм гайхамшигтай охин гэж нэрлэхэд хүргэсэн үйл явдал лээ. За энэ үйл явдал юу байсан гэхээр Мэри 2 настай байхдаа гадаа зогсож ижээ. За тэгсэн чи түүнийг ингээд нэг юм асрагч эмэгтэй тэрвэрээ зогсож байсан юм байна л да. Тэгсэн чи нөгөө тэрвэрээ зогсож байсан асрагч эмэгтэй дээр нь аянг буугаад тухайн үед 3 хүн амиа алдсан юм. За харин Мэри ганцаараа энэ аягнаас амьд гарсан. Тэгээ ер нь бол бурхны аврал гэлтэй юм гайхамшигтай үйл явдал байсан гэж хүмүүс хэлдэг. Тэгээд энэ охин ямар амар гайхалтай хувь тавилантай юм бэ гэд хүмүүс ингээд шивэр авир хийгээл бүр ийм амар аттай тохиол гэж байд юм а гэж гайхаад. Тэгээд хувь тавилан гэж зүгөөш нэг үгшээ. Тэр бүсгүй үнэхээр л хожимын өдөр дэлхийн түүхийн гүн рүү алхах юм хувьтай охин буюу одоо өнөөдрийн манай Баатар Мэри Энинг байсан. За бага наснд яаж өнгөрсөн гэхээр нэлээд хүнд амьдралтай байсан. Түрүүн дуртад өнгөрсөн шүү дээ. Аав нь мужаан байсан, ядуу амьдралтай байсан гэдэг. Аав нь тавилга хийдэг хүн байсан юм билэ. Тэгээд Lyme Regis-ийн ийм хүмүүсийн амжиргаа ихтэй ерөөхдөө тэр нүнэ далаатайгаа холбоотой. Тэгээд жуулчид гудамжны худалдаанаас л хамаардаг. За эдгээр нь байхгүй болчих юм бол амжиргаагаа залгуулахад айгүй хэцүү хүндрэлтэй болдог юм нөхцөл байл л та. Тэгэхээр Мэригийн эцэг Ричард гэдэг энэ хүн Ричард Энинг чөлөө цагаараа чулуу түдэг. За энэс гадна далайн эргээс сони хэлбэртэй тийм чулууцсан зүйлсийг цуглуулад жуулчдад тэрийгэ зардаг ийм хүмүүс юм байна.
Тэгээд тэр нь ер нь бол эдний гэр бүлийн одоо юм нэмэлт орлого болдог байсан байна л да. За тэгсэн чинь Ричард ханаа түрээд улмаар уушгины хатгалгаа тусаад нас орчихсан энэ үйл явдал бол тэдний гэр бүлийг баг гудамжинд гаргах шахсан нэлийн хэцүү ийм одоо бүр ядуу дээрээсээ бүр туйлын ядуу байдал руу орж ийн гэсэн үг л дээ. За ингээд 8 настай Мэри ах Жозефтайгаа нийлж агаад хамт одоо ингээд амьдралдаа нэмэр болохын тулд аавынхаа үлдээсэн багаж хэрэгслийг ашиглаж эхэлсэн. За өглөө бүр эрэг дагуу алхаад эс шавар хаднаас юм солино хэлбэртэй чулуунуудыг олж түүдэг болсон. Тэгээд жижигхэн лангуун дээр ингээ уртаа ингээд өрөө тавьчих. Тэгээд тэрийгэ зарна. За ингээд зогсохгүй Мэри чулуу бүрийг ингээд ажиглаад түүний дотор яг юу байж болох талаар ингээд бодож эхэлсэн байгаа байхгүй жоохон чин дөнгөж нэг 10 үедээ охин штэ тий 8 нас өнгөрч ирсэн 8 настад энэ ажлыг хийсэн гэдэг чинь за ингээд энэ ажлыг хийж явсаар байгаа. Тэгээ ер нь бол чулуутай найзалж эхэлсэн гэж хэлж болно л да. Тэгээд яг энэ чулуун дотор юу байгаа юм бол гэж бодсон энэ бодлоос эхлээд ер нь бол энгийн худалдаачнаас эрдэм шинжилгээний хайгаал руу түүний амьдрал шилжсэн гэж хэлж болно. За хүмүүс түүнийг зүгээр л нэг юм яс түүдэг охин гэж боддог байсан ч гэсэндээ түүний хурууны үзүүр доор чулуунуудын дунд дэлхийн урдын амьдралын нууцн сөхөгдөж исэн гэж хэлж болно. Тэр зөвхөн чулуулсан яс түүдгүй байсан. Харин цаг хугацааны нууцын дүлхүүрийг аачмаар тайлж исэн ийм охин байсан. За 1811 онд 12 настай Мэригийн ах Жозеф иргэдээр явж байгаад нэг сонир зүйл болжээ. Айгуу том гавлын яс болсон байгаа. Тэгтээ яг ясных нь бол үлдсэн хэсэг нь олдоогүй. Гэсэн ч дараагийн хэдэн сард Мэри тэр газар дахин очоод чулууцсан ясыг өөрөө ухаад бүхэл бүтэн амьтны ясыг ил гаргасан. Яг тэр яс нь бол тухайн үед хүн төрөлхтөө урд өмнө хизээч харж байгаагүй амьтны бүтэн яс байсан. Тэр нь бол ихтиозавр гэдэг амьтан 200 гаруй сая жилийн өмнө далаад амьдарч байсан юм махчин мөлхөгч хүн төрөлхтний түүхэнд бүтэн хадгалагдсан анхны ихтиозаврын олдор байсан. За бүр бүтнээрээ хадгалагдсан. Тэгээд өөрөөр хэлбэл тэрийг нь хараад бид нар ийм амьтан байсан юм байна гэж таамаглах боломжтой аргас болсон гэсэн үг шүү дээ. Энэ нээлт Английн шинжлэх ухаанд тесрэлт болсон ч Мэриг анхааралтай авсан хүн цөөхөн. Олдврыг бол шууд Лондон руу музейд авчиж тавьсан ч Мэригийн нэр зураг хувь нэмрийг дурдаагүй. Энэ амьтан чи ийм юм уу те амар урт одоо бидний хаар нөгөө матар шиг матраш урт ийм хоншортой юм биш те ийм 200 сая жилийн өмнө далаад амьдарч ягаад тусцсан тийм юм те фантазиавр гэдэг юм байна. За энэ бүхэн бол Мэриг зогсоогоогүй харин ч илүү идэвхтэй судалгаа хийх урам зориг өгсөн гэдэг. 19-р зуунд ер нь эмэгтэй хүн шинжлэх ухаанд төхөл тавина гэдэг хүнд байсан гэдэг тэр манай цэцэг ярьсан. Ихэнх эрдэмтэн эрчүүр тэр дундаа дээд ангийнхан тэгээд Мэри бол боловсралгүй ажиллаж аймгийн эмэгтэй учраас ном унших, их сургууль суралцах боломж байгаагүй. Боломж байлаа ч гэсэн тийм эрхч байгаагүй. Гэхдээ тэр бол өөрийгөө сургаад байгалийн түүх, анатомийн тухай бүх л номыг олж уншаад чулуучсан яснуудыг анатомийн хувьд зөв тодорхойлж чаддаг болсон байсан. Ер нь угаасаа байглаасаа тийм өгдөлтэй л хүн байсан байна те. Ер нь хүүхдүүдийн нөгөө судлаач болох нь багасаа шал өөр гэдэг те хүүхдүүд тийм хүүхдүүд анхаарал айгуу сайн төлрүүлж чаддаг. За хоёрдугаар нөгөө инженер сэтгэлгээтэй бол юмыг ингээд задлаад буцааж ингэж нийлүүлээд байдаг. Ер нь багасаа л баг тодорхой шахуу ийм хүүхдүүд байдаг те. Палеонтологоос гадна ер нь анатомийн чадвар ч гэсэн мундаг байсан гэж харах гэдэг. Ажиглах чадвар айгуу сайтай. Тэгээд дүн дүн шинжилгээ гаргах чадвар айгуу сайтай гэсэн үг шүү дээ те. За Мэри эмэгтэй гэдгээсээ болоод Английн геологийн нийгэмлэгийн гишүүн болж чадаагүй. Гэхдээ тэр нийгэмлэгийн маш олон гишүүн Мэригийн олдвруудыг судлаад өгүүлэл хэвлүүлээд өөрсдийн нэрээ алдаршуулсаар байсан. Гэхдээ яг зарим нь бол тэр Мэрийг хүндэтгээд санхүүгээр тусалсан ч гэсэн ихэнх нь бол ер нь Мэригийн нэрийг түүхэнд оруулахгүй хичээж байсан. Энэ гэхдээ бас айгүй муухай үйл явдал юм а тий. Одоо жишээлбэл нөгөө түрүүн би яг ингээд нөгөө ирчүүд ингээд бүтээлийг ингээд өөрсдийнхөө нэр дээр ингээд хэвлүүлчихдэг байсан ингээд ярьсан шүү дээ тий. Энэ дээр ингээд нэг жишээ ярих юм бол плесаврын нээлтийг одоо нөгөө Францын нэртэй эрдэмтэн Жорж Кюве эхэндээ хурамч гэж үзээдсэн юм байна л да. Одоо энэ Кюве гэдэг хүн чинь бол палеонтологийн одоо шинжлэх ухааныг хөгжүүлсэн суурийг тавьсан хүн гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ хүн болохоор яг нөгөө хиний олсон Мэригээ олсон энэ плезиосаврын нээлтийг эхэндээ бүр хурамч гэж үздэг байсан байгаа байхгүй. Ийм амьтан байх боломжгүй гэд. Тэгсэн чинь дараа нь Кюве ер нь л бууж өгөөд ийм амьтан байсан юм байна гэд өөрөө хүлээн зөвшөөрөөд Мэригийн нээлтийг одоо ингээд за чиний зүг байсан юм байна гэж хэлж байгаа байхгүй. Тэнгүүтээ уг нь бол ингээд хүлээн чиний зүг байсан юм байна гэдгийг ингээд хүлээж шүүрчж байгаа мөртлөнгөөсөө судалгаа хийхдээ судалгаа нийтлэл өгүүлэлэг гарахтаа Мэри энийн нэрийг ерөөсөө огт дуртаагүй юм лээ. Бүр хамгийн амар муухай. Тэгээд ер нь бол Мэрийг өдөө алах хинж дурсдгүй тэгээ эргэн сандгүй ийм амар хэцүү үйл явдал болж исэн. Тэгээд энэ Кюве гэдэг энэ хүн хүртэл Мэрийг хүлээн шүүрдэггүй байсан гэхээр ер нь бол тохоо үед нөгөө нэг юм шинжлэх ухааны ёс зүй гэдэг ойлголт хараахан тийм амар лаг төвшөнд хөгжөөгөөс юм шиг байгаа тий. Хүний одоо
Одоо л гоё болчиход байгаа болохоос ер нь бол тэр үед маш хэцүү л байсан. Амьдрал бол их хүнд байсан байна гэж харагдаад байна. За нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаа танилцуулъя. Дэмжин ажиллагчаар Unitel ажиллаж байгаа. За хэдүүлээ Unitel-ийн дэмжин ажиллах шторкийг сонсцгоё. Дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээд чухал дуудлагыг битгий алдаарай. Та 1455 дугаарт он гэсэн мессеж илгээх эсвэл Unitel аппликейшнаар дамжуулан дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээрэй. За Unitel дэмжин ажиллаа. Манай нэвтрүүлгийг баярлалаа. За ямар заавар гэсэн бэ? Юугийн нэрийг нь бичээд өгөөч гэсэн байна. За би энэ ихтэй заавар гэдэг нэрийг нь бичээд өгчээ тийм ээ. За тэгээ цаашаа үргэлжлүүлэх юм бол Америк ер нь бол бид нар яагаад ингэж ийм түүхэн танигдааг үйлсэн талаар л ярьж байгаа шүү дээ. 1823 онд Мэри дахиад нэг юм гайхамшигтай олдвор илрүүлсэн. За энэ удаад юу болсон гэхээр урт хүзүүтэй далай мөлхөж болох плезаврыг баг ингэ бүхэл бүтэн ясыг нь ухаж гаргасан байгаа байхгүй баг тэр чигээр нь шахав гэсэн үг. Тэгээ энэ плезавр гэдэг нь болохоор яг юу байсан гэхээр урт хожид ингэж харагдаж үзэгдэж байгаагүй шин төрлийн буюу шин зүйлийн амтан байсан. Тэгээ түүний нээлт одоо дахиад шинжлэх ухааныг ингэж доослогсон. Ийм амтан байсан юм байна. Ийм амтны арга ясалцчлаа гэд. Тэгээ тухайн үед амьтад устж үгүй болно гэдэг ойлголт шинжлэх ухаанд бүр ерөөсөө ингэ нөө хүлээн шүрэгддэг байсан юм байна л да. Харин Мэригийн олдурууд хүн төрлөختөнд дэлхий дээр амьдарч эхлэхээс өмнө бүр үл үзэгдэх өнгөрсөн цаг хугацаанд амьдрал байсны нотлохоо болж өгсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл ийм гайхалтай олдуруудыг олсноор бидний мэдхгүй цаг хугацаанд бидний мэдхгүй амьтад амьдардаг байсан юм байна гэдгийг Мэри баталж өгсөн гэж хэлж болно л да. За тэгэхээр ер нь бол нөгөө Библийн бүтээгчдийн тухай үзлийг эргэлзээнд оруулсан гэж хэлж болно энэ үеэс эхлээд. Тэгээ хожим нь дарааны хувьслын онолыг дэмжих үндэс болсон гэж байгаа. За Мэригийн хамгийн их цагийг өнгөрөөдөг байсан газар болохоор шуурганд илэгдсэн хад чулуу эсвэл ийм шавар шахваттай далайн эрг байсан юм билээ. Тэгээд Мэри тэнд алуу усын ертөнцийн хилтерхий бүрийг хайдаг байсан, ирдэг байсан. За заримдаа ганцаараа, заримдаа нохоогоо дагуулаад тэгээд өглөө өдөр орой айлч цагт намрын зэврүүн бороотой байна уу, эсвэл салхи шуургатай байна уу хамаагүй ерөөсөл далайн эргийн дагуу ингээ алхаал нэг чулууг хитэн цагаар хамаагүй ингээ ухаа суучдаг нэг тийм айгүй шаргуу им эмхтэйс юм байна. Тэгэд түүний оюун ухаан бусдтай ерөөсөө зөөлхийн аргагүй нарийн байсан гэж хэлж болно л доо. Тэр зөвхөн ясолоо зогсохгүй түүний амьдарч байсан цаг үе хүрээлэн буй орчныг төсөөлөөд тэгэд тухайн амьтан яг юу иддэг байсан юм бол за одоо ер нь бол ийм амьтан байсан гэдэг нь тодорхойлчлаа шүү дээ. Энэ амьтан юу идэж амьдардаг байсан бэ? Яаж хөдөлдөг байсан болоо гэх мэтчлэн ийм зүйлүүдийг өөрөө оюун ухаандаа ургуулж бодонгуудаа тэр талаар айгүй оновчтой таамаг төвшүүлдэг байсан байгаа. За тэр шувууны гидснээс олцсон чулуудсан өндөг за мөн өтгөнийг нь анх удаа тогтоосон юм байлээ. За тэгэнгүүтээ энэ нь тухайн амьтны хоол боловсруулах системийг судлахад ер нь бол ирээдүйд буюу нөгөө анатомиг судлахад, анатом физиологийг судлахад айгүй том одоо алхам болсон гэж бас хэлж болно л доо. Мэри энингийг бид нэр чулуутсан ясны ангууч, палеонтологийн суурийг тавигч гэж мэддэгч түүний уран зургийн ур чадвар, фалиа арт буюу эртний амьд организмын төрслөлөнч палеонтологийн шинжлэх ухаанд маш чухал хувь нэмэр үзүүлсэн байдаг. Өөрөө бас маш гоё зурдаг байсан байна. Тухайн ясыг олцоод яг ямар амтан байсан гэдгийг яг бодит юм шиг маш сайн зурдаг. Тийм чадвартай хүн байсан байна. Ер нь манай нөгөө биологчид тэр дундаа амтан ургамал сонирхож байгаа хүмүүсийг багшинд айгүй сайн зурулдаг байсан шүү дээ. Дагаад зур гэд. Тэгээ тэр нь болохоор нөгөө энэ тэнд явж байгаад ингээд юу яалаа гэхэд олдор боллоо гэхэд тэрнийхээ дүрсийг айгүй сайн гаргахад чухал нөлөөлдөг байсан юм билээ л дээ. Тийм бах тий. Мэри энингийг зураач байсан гэж шууд нэрлэхгүйч чулуутсан ясны маш нарийн зургийг зурж олдвор бүрийн байршил, хэлбэр харьцааг яг таг тэмдэглэдэг байсан. Тэр үед мэдээж гэрэл зураг байхгүйсэн учраас чулуу олдвруудыг зурх нь судалгааны маш чухал хэсэг байсан. Ялангуяа олдврыг ухаж гаргахын өмнө хадгалсан зураг тэмдэглэл нь эрдэмтдийн анхаарлыг татаж шинжилгээ хийхэд зайлшгүй хэрэгтэй мэдээлэл болдог байсан. За түүний зурсан зургуудын онцлог нь анатомийн хувьд яг таг, харьцаа холбоос, булчингийн байрлалыг маш нэгт тэмдэглэсэн урлаг гэхээс илүү баримтат зургийн шинжтэй байсан. Түүний зургууд зүгээр нэг сонирхогчийн зураг биш харин эрдэм шинжилгээний гоц бүтээл байсан гэж. Одоо нөгөө Леонардо да Винчи айгуу сайн юу хүний анатомиг айгуу сайн зурдаг байсан гэж тэгдэг ч тийм бүр булчингийн ширхэг хүртэл айгуу сайн гаргасан байдаг гэд. Тийм Леонардо да Винчи ч одоо яг зураач байсан уу эрдэмтэн байсан уу гэдэг. Тийм бас хэцүү тийм. Зүгээр л бүхнийг чаддаг юм шиг гайхалтай уншдаас тийм. За Английн зураач Хенри Делла Бечигийн 1830 онд зурсан Дория Антикур гэж анхны палео орц зургийг бүтээхэд Мэригийн олдвор, тэмдэглэл, зөвлөмж маш чухал үүрэг гүйцэтгсэн гэдэг.
Теория Антикор нь анхны палеорт бүтээлүүдийн нэг бөгөөд Мэри Энингийн нээсэн ихтиозавр, плезиозавр, претозавр зэрэг амьтдыг усан орчинд амьд байгаа мэт дүрсэлсэн байдаг юм. Зөө. Энэ зурган тухайн үедээ олон нийтэд палеонтологийн шинэ нээлтүүдийг харуулж судлаачдад амьдралын орчны талаарх төсөөлөл өгөөд Мэри Энингийн нэрийг шууд биш ч гэсэн тодорхой хэмжээнд таниулсан ийм бүтээл болж байжээ. Мэригийн зурсан анатомийн тэмдэглэлүүд өнөөдөр Оксфордын байгалийн түүхийн музей, Лондонгийн геологийн нийгэмлэгийн архивд хадгалагддаг юм байна. Яа, ямар гоё юм бэ? Үзэх юмсан тий, сонирхолтой. За цаашаа үргэлжлүүлье. 1847 онд Мэри Энинг ерөөсөө 47 настай байлаа л да. Тэгээд 47 наснда хөхний хор тавдраар таалал төгссөн байдаг. Нилийн залуудаа нас орсон гэж хэлнэ. Тэгээд амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэр өвчнөтэйгээ тэмцэжсэн. Тэгээд хад чулуун дундаа хайгуул цуглуулга ерөөсөө орхиогүй мөлий хэдийгээр өвдсөн байсан ч гэсэндээ өөрийнхөө дуртай зүйлийг бол хийсээр насыг барсан гэж хэлж болно. Тэгээд түүний өвхлийн дараа Английн геологийн нийгэмлэг түүнийг дурсаад нийтлэл хэвлүүлсэн байд юм байна. Тэгээ ер нь бол ингээд нэг тийм хожимдсон зүйл жоохон хэцүү харамсалтай санагддаг тий. Тухайд эмэгтэй хүний талаар анх удаа ийхүү албан ёсоор хүндэтгэл үзүүлсэн юм байна. Тэгэхээр энэ нэг шинжлэх ухааны түүхэнд цоо шинэ хуудсыг нээж байгаа гэж хэлж болно л та. Өөрөөр хэлэх юм бол Мэри Энингийг яг ингээд амжилттай өөрийнхөө нээлтийг хийж байгаа энэ цаг үед нь тэд нар хүлээж зөвшөөрч чадаагүй. Яг ямар гайхалтай хүмүүс нэг хүлээж зөвшөөрч чадаагүй. Гэхдээ түүнийг нас орсны дараагаар эргээд энэ хүний чинь бас ийм утга учиртай, ийм одоо судалгаа шинжилгээнд чухал хувь нэмэр оруулсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэдэг чинь эмэгтэйчүүдийн хувьд бол энэ бол айгүй том түүхэндх шинэ хуудсыг нээсэн ийм үйл явдал болсон гэж хэлж байна. Тэгэд өнөөдөр түүнийг дэлхийн хамгийн нэр хүндтэй палеонтологчдын нэг гэж үзэж байгаа. Английн Lyme Regis хотод түүний нэрэмжит музей байд юм байна. Өөрөөр хэлбэл өөрийнх нь нөгөө нэг төрсөн хот гэсэн үг шүү дээ. Тийм тэгээ 2010 онд Мэри Энингийн алхам нэртэй юм гудамжийг хүртэл нэрлсэн байгаа юм байна. За 2020 онд Британий шинжлэх ухааны нийгэмлэг түүнийг түүхэндх хамгийн нөлөө бүхий эмэгтэй эрдэмтдийн нэг гэж нэрлсэн байдаг. За тэгэхээр өнөөдрийн ярьсан Мэри Энингийн түүх гэдэг бол ерөөсөө чулуудсан ясны тухай ойлголт бол ерөөсөө биш юм аа. Энэ нөгөө яг ямар түүхээсэн гэхээр энэ бол боломжгүй мэт зүйлд зүрх сэтгэл, уйггүй хүч хөдөлмөрөөр хүрч болдгийг баталсан юм гайхалтай түүх байлаа. Тэгээд амьдралын хатуу нөхцөл, хүйсийн ялгуурлалыг Мэри Энинг бол даван туулж гарч чадсан хүн. Мөн шинжлэх ухааны хан хэрмийг сөхөж чадсан юм гайхалтай Игэл Баатрын амьдралын түүхийг битээр хуваалцлаа гэж хэлж болж байгаа. Тэгээ ер нь түүний дурсамж өнөөдөр олон залуу охидод их урам өгд юм байна. Сурах боломжгүй, нөхцөл байдлын хэцүү байгаа ийм хүмүүстэд. Тэгээд түүний тухай зохиолууд их байна, хүүхэлдэйн кинонууд байна, баримтат кино бас хийгдсэн байдаг. Тэгээ бас She Sails by the Seashore гэдэг ийм англи ардын дууны санаа Мэри Энингийн амьдралын түүх байсан гэж бас үздэм байна. She Sails Seashells by the Seashore. Хэлэхэд айгүй эвгүй байгааз. She sails by the seashore. Баахан синси ороод ирсэн. Манайхаар одоо бараг түргийн хэллэг юм уу хайши. Тэр далайн эрэг дээр далайн хясаа зардаг байсан л гэсэн яриг бодлого байсан л гэсэн утгатай тий. За тэгэхээр ер нь бол хүүхдүүд ингээд нэг юм шавар дунд тоглоод хад ухаад далайн эрэг дээр энэ яг юу юм бэ гэд ингээд хажирхан асуух тэр л агшинд шинжлэх ухаан хэлдэг гэж үздэг. За Альберт Эйнштейн ч гэсэндээ ер нь бол аав нь луучин бэлэглээд маш их гайхаж байсан учраас тийм гайхалтай эрдэмтэн болсон гэж ярьдаг те. Тэгэхээр Мэри Энинг яг тэгэж эхэлсэн. За гэвч түүний мэдрэмж, төвчээр, шаргуу зан хүн бүхэн дуурайж ерөөсө чадаагүй маа. Тэр бол гайхалтай өөр байсан, гайхалтай ондоо байсан. Тэгэхээр зөвхөн чулуудсан яс түүгөө зогсоогүй дэлхий хэрхэн өөрчлөгдөж ирснийг бидэнд харуулсан хүн байсан гэж хэлж байна. Өөрөөр хэлэх юм бол үлэг гөрүүл гэдэг амьтад байд юм а гэдгийг биднэрт баталгаа нотлогоотой харуулсан, үлэг гөрүүлүүдийг биднэрт бэлгэлсэн, шинжлэх ухаанд гайхалтай үнцэнтэй хувийн нэмрээ оруулсан хүн гэж хэлж болох юм. За хоёулаа нэвтрүүлгийн нэмжээ хамтран ажиллаж танилцуулъя. Mobicom хамтран ажиллаж байгаа. Mobicom-ийн дараа төлбөр шинэ багцууд үүтэй боллоо гэсэн уриатаар хамтран ажиллаж байна. Илүү хурдан, илүү зугаатай, яриа, дата, видео стриминг гэд хэрэглээг тань нэг дор багтаасан дараа төлбөр шинэ багцуудыг Mobicom санал болгож байна. Хамгийн урд нь 5G сүлжээнд ашиглах илүү их дата, бүх контент, премиум багцыг багтаасан дараа төлбөрт багцуудаас амьдралын хэв маягтай нийцүүлэн сонгоод
илүү хурдтай дата ашиглаж дуртай нэвтрүүлэг киногоо өвгөөс нэмэлт төлбөрөөр үзээрэй. Харин надад ингээд аягүй гоё байгаа. Би Mobicom-ийн дараа төлбөрт ирдэг байхгүй. Тэгээд дараа төлбөрт багцаа одоо би ингээд үнэ шинжилнэ штэ тий. Мэдээж би үгүй үзэхийн тулд. Тэгэхээр надад ингээд мэдээж дата нэмэгдэж байгаа. Тэгээд дээрэс нь контентуудаа үзэж чинь премиум багцаа үзэж чинь гэдэг чинь ер нь бол бид нар яг одоо контентын ир үед л амьдарч штэ тий. Нэг зүйл үзэхгүй өнгөрчих юм бол ингээд нэг юм дотоо юм шиг мэдрэмж төрөөд ялангуяа бид нар шиг нөгөө ярддаг ажил хийдэг хүмүүст бол тий байнга үзэх шаардлага гарч идэг. Кино үзэх ч юм уу, ямар нэгэн контент үзэх ч юм уу тий. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдээс хоцрохгүй хөл нийлүүлж алгах тухайн гарч байгаа цаг үед нь хурдан шуурхай ямар ч гацалт байхгүйгээр үзэх юм бол бид нар Mobicom-ийн дараа төлбөрт багцыг сонгох нь. За шинэ багц руу шилжихийг хүсэх юм бол Mobicom аппликейшнийг ашиглаж болно. За мөн 2222 лавдлах хуудас руу за эсвэл өөртөө орох үйлчилгээний салбарт хандаад тэгээ бид нар Mobicom-ийнхоо одоо энэ багцаа шинжлэх боломжтой юм байна. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг бас Mobicom CGM гэсэн вебсайтаас авч болно шүү. Манай нэвтрүүлэгтээ Mobicom-ийн дараа төлбөр шинэ багцууд үүтэй боллоо гэсэн үрээтээр Mobicom хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Үүгийн тэр original series-наас айгаа гоё тий. Сүүлд мөрч болоос жинхэнэ дэвэл юм боллоо шүү. Тэгсэн ерөөсө мөрчиж үзэж яах чи үүл амьд орж илээ шүү. Яг бүр ингээл за орлоо апплод хийглээ гингүүт нь шууд үзэж үзээл тий. Яг өвөгийн өөрсдийнх нь хийсэн кино болохоор шууд хамгийн дөрөнд орж байгаа. Тэгээ дээрэс нь ер нь тухайн гарч байгаа контентийг ингээд төрүүлж үзэн гэдэг айгүй гоё мэдрэмж өгдөг. Тийм тэгээ бусдтайгаа ингээд үзсэн хүмүүстэйгээ ийм шүү тийм шүү гэд ярилцж гин гэдэг чинь хүнд бас нэг тийм сэтгэл зүйн арай өөр хэрэгцээ байдаг юм шиг байгаа юм шүү. Сүүлд бас нэг тусгал гэдэг кино гарсан байсан нь бас мөрдөг. Тийм үү. Ялтах нөгөө дээр үеэс орчин үеэрөө хүрээд ирлээ дахиад мөрдөгч байж гэнэ гэдэг яриад. Гэтэ мөрч хоёр бас зураг авалтны явж байгаа юм шиг л шүү. Тийм бах. Дахиад өөр хэрэг дээр ажиллах бах тий. Айгуу сонирхолтой зурлалсан юм чинь. За гих мэтчлэн гайхалтай контентуудыг бид нар Mobicom-аас авах боломжтой. За цаашаа бид нар үргэлжлүүл өнөөдөр Mary Anning гэдэг хүний талаар ярьж байгаа тий. Тэгээ одоо Mary Anning-ийн хамгийн түрүүнд олж дэлхийд дахинд нээж илрүүлж бэлэг барьсан одоо хамгийн алдартай олдоруудын нэг Ichthyosauр гэдэг амьтны тухай бүгдээрээ сонирхцгоё мэдж авъя. За түрүүний яриад байдаг Ichthyosauр гэдэг нөгөө нэг далайд амьдардаг байсан мах чинь тий. Тий. Ichthyosauр. За Ichthyosauр бол нэгэн цагт далай тэнгист ноёлж байсан тийм гайхамшигтай мөлхөгч амьтан. Ichthyosauр гэдэг нь грек хэлний Ichthys буюу загас, Saurus буюу гүрвэл гэдэг үгнээс гаралтай. За яг тийм. Тэгэхээр ер нь бол загас гүрвэл, загас шиг гүрвэл гэсэн утгатай болж таарах. Энэ хоёроо холимог юм шиг харагдаад байгаа нь тий. Яг ингээ хоншоор хэлбэрийг харахаар гүрвэл матарч юм шиг яг нэг тэр зүйлий. Тэгсэн мөртлөө усан амьдарч байгаа болохоор бас Ichthys гэсэн загас гэсэн утга бас байж тээ. За ойролцоогоор нэг 250-аас 90 сая жилийн өмнө буюу одоо Triassic үеэс Цэрдийн үе хүртэл оршин тогтнож исэн гэдэг. За динозавруудтай нэг цаг үед амьдарч исэн гэсэн үг. Гэхдээ бол мэдээж динозавраас өөр бүлэгт хамаардаг. Ер нь цэвэр далайн амьтан. Одоогийн Европ, Аз, Хойд Америк, Өмнөд Америк зэрэг ер нь бүх твийн эртний далайд амьдарч исэн. Ер нь Ichthyosauр-ын ямар төрхтэй байсан гэд дүрслээд үзэх юм бол ер нь хамгийн ойр буух амьтан дэлбийн болж таард юм лээ. Тийм бах. Дэлбинийг бодох юм бол хушуун нэг жоохон илүү урт тэгээ илүү өргөн бах шиг байсан тий. Тийш харагдсан шүү зургнаас. Тийм ээ тий. За тэгээд ер нь гадаад төрхийн хувьд бол дэлбинтэй адилхан ч гэсэн генетикийн хувьд бол бас маш шал өөрлөлтөө. За мэдээж. Ichthyosauр бол гулгамтгай дэлбийн хэлбэрийн биетэй, урт хоншоортой. Хоншоор нь бүр 1 м хүртэл урт байдаг гэж. 1 м гэдэг чи одоо энэ алт чинь хэрвлээ? За нэг юм өртөө нэг алхам л байдаг шүү дээ. Тийм метр чинь тийм. Тэгэхээр зөвхөн хоншоор нь гэхээр бас нэлээд том амьтан байсан болж таарах гэдэг тийм. Тийм. Маш олон тооны хурц шүдтэй. Мах чимжид их бах уу? Тийм гүн усанд харах чадвартай учраас маш хараа хурц. Тэгээд бас маш том нүдтэй байсан. За яг нүднийх нь хэмжээг бол бичиг байна. За ардаа загсны сэлүүр шиг сүултээ хажуудаа хос сэлүүртэй юм амьтан байж биеийн бүтцийн ерөнхий хувьд бол энэ айгуу сонио амьтан байсан байна. Одоо ингээ харахаар нүдний хэмжээ нь одоо гарч ирж байна. Зарим Ichthyosauр-ын ер нь нүдний голч диаметр нь бол 20 см хүрж исэн гэхээр ер нь дэлхийд ирэх хамгийн том нүдтэй амьтны тоонд бас орж исэн юм байна. Тийм байх тий. Тэгэхээр махчин байхад бол угаасаа хамгийн амар шаардлагатай хоёр юу чин одоо чадвар чинь бол мэдээж айгуу сайн хардаг байх хэвээр усны хэмжээ хоёрдугаарт ерөөсөө айгуу сайн хурц шүттэй л байх хэвээр шүү дээ тий. Тэр хоёрыг хоёуланг нь агуулсан энэ бол аимшигтэй л махчин байсан юм байна да. Нилийн том. Тэгээ метр 90 хушуутай гэхээр бас айгуу амар тий. Гэхдээ далайд амьдардаг мөртлөнгөөсөө ийм хоншороор бас ингээд ийм том амьтдыг барьж идэх гэвэл айгуу хэцүү шүү дээ. Тэгэхээр жижиг загснуудыг л барьж идэж хоолдог байсан мэж тарах нь. Тийм байна. Загас болон эртний одоо хясаа төрлийн амьтад аммонит гэдэг юм байна. Загас аммонит болон жижиг мөлхөөгчд зарим нь бол өөрийнхөө
ихтозаврын төрлийг ч бас барьж иддэг байсан гэж болцсохгүй гэж. Хоо Тэгэхээр ийм бас- хошуугаар иддэг байж гэхээр сони тий. Тийм бас каннибализмын төрлийн бас юм байдаг байсан байж магадгүй гэсэн тийм таамаг бол байд юм байна. Мм. За олдсон чулуучсан өтөг буузнаас нь болохоор загсны яс, хайрс, аммонитын бүрхүүл олдсон хоол хүнсийг баталж өгсөн. Өөрөөр хэлбэл махчин байсан юм байна гэдгийг л гэсэн үг шүү дээ Тий. Угаасаа ихтозавруудыг динозавраас өөр гэсэн шүү дээ. тий. Тэрний баталгаа нь болохоор ихтозаврууд ерөөсөө өндгөлдөг байсан байна. Аа. Ерөөсөө өндөг гаргадаг, амьд зулц гаргаж тохиолдог байсан юм байна. Зөө. Тэр ч бүхэл зарим чулууцсан ихтозаврын хөвлөд ураг дотор байгаа урагтай зулцгын арга яс хүртэл олдсон. За яаж гараа уураг дотор байгаа Ургийн одоо зулцганы арга яс нь хүртэл олдсон. Аа. Одоо хөвлөдөө байгаа л гэсэн. Манайхаар бол одоо үр хөврөл гэсэн үг ахна шүү дээ тий. Ер нь тийм байна. Тэрнийх нь арга яс нь бол бүрэлдсэн тийм арай төрөөг байсан одоо хээлтэй амтны л одоо яс Тэр юу нэг зулцгадаг байсан гэдгийг энэгээр хүртэл баталгаажуулж, улам баталгаажуулж, нотлохоожуулж авсан гэсэн үг тий. Тэгээ энэ нээлт нь бол одоо маш ховор үнэтэй нээлт болж исэн юм байна. Тий. За ихтозаврын нээлттэй бол одоо амьтад устж үгүй болдог гэдэг одоо ойлголтыг хамгийн анх баталсан. Ааха. Далай дотор хүртэл одоо юм динозавр шиг юм том амьтад байсан гэдгийг харуулсан. Амьтны биеийн бүтэц хэрхэн орчиндөө тасан зохицдохыг болохыг бас харуулж исэн. Ер нь бол хувьслын онолын эхлэлийг тавихад том төлөвлөж болсон ийм одоо чухал нээлт болсон байх юм байна. Харин тий. Одоо хувьслын онлын тухайд иймэрхүү нээлтүүд байгаа үг л угаасаа хүн төрөлхтөө хүлэн зөвшөөрөхөд айгүй хэцүү байсан шүү дээ. Дараа нь чи ингээд нөгөө хүн мичнээс үүссэн гэж өөрөө хэлээгүй байх нь чи угаасаа бараг нэг иймэрхүү утгатай мэлчлээгээл шоолол гадуурхаал бүр өөрийнх нь зургийг нөгөө сармагчтай харьцуулаад ингээд мичтэй харьцуулаад зурцсан байдаг шүү дээ тий. Тэгэхээр яг иймэрхүү олдорууд байгаагүй бол даруун хүртэл үүсгэгдэжсэн ийм цаг үе штэ. Айгүй хэцүү. Тэгэхээр шинжлэх ухаанд бол үнэхээр үнэтэй хүниймээр оруулсан бүтээл бол яалтч юм юм бэ нөө. Бүх таамагуудыг яг бодит баримтаар нотолсон учраас одоо хинч та үгүйсгэх боломжгүй болчихж байгаа л Тэгэл тийм том орд нь хинч хараагүй тийм том яснууд гараад ирэхээр ч одоо ямар ч арга бол үүсэх ямар ч боломжгүй л болж байгаа юм л та. Гэхдээ бас ингээд айгүй хэцүү юм тий. Ер нь ингээд нөгөө дэлхийд өнөөдрөөч байсан одоо яг энэ манай нөгөө талын эрдэмтдийн булангарч байсан ингээд хүмүүс ярахаар эрдэмтдийн нэг айгүй нэг сэтгэл хэмжээлүүлдэг тал нь болохоор одоо өөрөө эмэгтэй хүн болохоор ч тэгдэм үү мэдгүй. Эмэгтэй хүн гэдгээрээ гадуурхагддаг нэг юм тохиол айгүй хэцүү байна. За тэгээ хоёрдугаарх нь болохоор нөгөө гэр бүл зохиох гээд тэгээ ингээд карьераа орхичдаг нэг юм амар хэцүү асуудлууд байгаа даа. Дээрээс нь яг ингээд нөгөө дээд ангийн ч юм уу эсвэл ингээд мэрэгжил нэгт ингээд нэртэй төртэй хүмүүс нь ингээд бүтээлийг энэ дээрэмдээ тавьчдаг судалгаа шинжилгээнд ерөөсө тэрний тухай дурддагтгүй бүр мэрийн ингээд нэг удаа ингэсэн байгаа. Одоо нөгөө түрүүн хүлэн зөвшөөрдөг байсан гэсэн шүү дээ. Тэгээ хүлэн зөвшөөрөөд тэрний одоо мэрийн ингийн хэлсэн олсон олдоруудаас шинжлэх ухааны алдартай бүтээлүүд гарсан байдаг мөртлөнгөөсөө тэр бүтээл дээр юу гэж дурддагдсан байдгүй гэхээр мэрийн ингийг зүгээр л ямар ч нэр байхгүйгээр нэг нь туслах эмэгтэй гэж бичсэн байдаг юм байлээ. Тэгэхээр энэ гэх мэтчлэн зүйлүүд бол үнэхээр ингээд нэг юм жоохон хэцүү санагддаг. Тэгээд яаж азар юм айгу сайхан цаг үед амьдарч байгаа. Гэхдээ яг ийм эмэгтэйчүүд одоо Мэри Кюри байна, Мэри Энин байна, ийм гайхалтай эмэгтэйчүүд байсан учраас энэ хөрсөн дээр шинжлэх ухаан эмэгтэй хүмүүсийг айгу сайн тоож эхэлсэн байх, эмэгтэй хүмүүсийг үнэлж эхэлсэн байх, эмэгтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрч эхэлсэн байх. Өөртөө үнэлэгдээгүй ч гэсэн дараагийн хүмүүсийг үнэлэгдэх тэр шат нь олж өгсөн байна. Гүүр нь олж өгсөн тий. За энэ хүрээд нэвтрүүлэг өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгтээ өнөөдрөөс өглөө бүр гэсэн үрэйтайгаар GAT-Pro нэм хашигтай бактери хамтран ажилласан. За мөн Mopicom-ын дараа төлбөр шинэ багцууд үүтэй боллоо гэсэн үрэйтайгаар Mopicom хамтран ажилласан баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үйл авансаараа 15 цаг 10 минутаас илүү шипийн нэвтрүүлгээр хэдүүлээ иргэд болснаа. Баярлалаа заяа. Баярлалаа цэцэг.